Мамадрий. Хатантан таймээ уугаагүй байх шүү дээ. Таныг үр цолгосон гэж сонсоод би их цочирдлоо. Энэ тухай битгий Мангала. Тэгснээс би бүх анхаарлаа зөвхөн Сиддартад хандуулъя. Одоо бүх юм үлзэтэй сайхан болно. Мангала та хатныг Сиддартыг хүмүүжүүлэхэ болно гэж нэг өдөр санамсаргүй хийж байсан шүү дээ. Тэр өдрөөс хойш хатантан таны ярьсныг л бодсон байх. Учир нь отчи өгсөн имийг нэг инч хуугаагүй байна лээ. Хатантан Сиддартыг эрдэм намаа дүүрэхтэл хүүхэд төрүүлэхгүй гэж шийдсэн бололтой. Ямар их золиос гаргав вэ? Сиддартыг даяанч болгохгүй. Би энэний тулд чадах бүхнээ хийгээд л явж байна. Би Шагжаа удмын түүхэнд хэрхэн бичигдэж үлдэх талаар хүртэл бодсонгүй. Гэтэл чиний энэ золиос миний бүх чармаалтын хажууд хавьгүй агуу. Хантан. Би хүүдээ хайртай учраас хүмүүсийг эндээс албадан нүлгсэн. Харин чи Сиддартыг бодож манай төрөөгүй хүүг золиослж сурсан хэлхээ холбоо нь хайр сэтгэлийг бодвол тэгтэл чухал биш гэдгийг батлал. Энэ бидний хойч үед үлдэх ёстой эмэгтэй хүний агуу сэтгэлийн өлгөр жишээ болох болно. Би чинийхээ энэ шийдвэрт бэхи ёсны. Хантами. Одоо миний Сиддарт ирээдүйн хаан болох уугүй юу гэсэн эргэлзээ маань бүр мөсөн ариллаа. Лаушка. Бэн ханта. Абитата хаанд хэл намайг мэрэгттэй болцмаар байна гэж. Мэдээ. Мэргэн Кавндин яа. Манай хунтааж нарын сургалт ямар хөө явагдаж байна? Хаантан маш сайн явж байна. Сиддарт хунтааж судрын шүлэг бүрийг утгатай цээжсэн. Om Purnamadaha Purnamidam Purnat Purnamudachyate Purnasaya Purnamadaya Purnameva Vashishyate Om Shanti Shanti Shanti. Сайн байна. Сиддарт хунтааж Ведийн талаар их хүнд асуулт тавьж
Биднийг нилээд сандаргаад байх юм. Үнэн нь эл бөгөөд даалдаг гэсэн 2 утгатай байдаг. Ойлгосонгүй яаж тэр вэ? Сидарт чи энийг тайлбарлаж чадах уу? Аха, танд жинхэнэ эсхийг нотлох баримт байгаа бол тэр нь ил үнэн. Жишээ нь борооны дараа гол усны түвшин нэмэгдэнэ. Харин далд үнний жишээ нь бороо ороогүй ч усны түвшин нэмэгдэх явдал ойлгосноо? Яаж тэр вэ? Уулархах газрын борооны ус гол руу нийлээд гол усны түвшинг нэмэгдүүлнэ. Бид энэнийг баримтаар баталж чадахгүй ч энэ бол далд үнэн. Хаан та бас морь сайн унж сурч байгаа. Мортогоо нөхрөл. Аашаыг дохоо цангааг нь ойлгохыг хичээ. Мордо ядраалгүй унтсар. Тэр үг яриа сайн эзэмшсэн. Хөгжмийн талаарч ерг бусын мэдрэмжтэй. Ер нь урлагийн талдаа их авьяастай хүү. Сайн байна. Харцсан үгсээс нь илүү хурц шүү. Дайдах урлагт хэр вэ? Тулаанд хэр амжилттай суралцаж байгаа вэ? Яасан? Хаан та манай хунтайж зэр зэвсэгт их дургүй. Дургүй гинэ. Зэвсэх дургүй дайчин гэж байх уу? Энэ нь манай хунтайж зэвсэг эзэмшиж сураагүй гэж ойлгож болохгүй л дээ. Тэр зарчмын хувьд зэвсэг хэрэглэх дургүй. Тэр үнэ. Энэ тэрний ганц дутаг. Хунтайжийг битгий буруутгах. Энэ бол миний буруу. Гэхдээ би чамд юу гэж даатгалаа мартаагүй. Сидарт хунтайжийг дайсан бүрийг өвдөгч хөрвүүлж чадах тийм дайчин болох гэсэн биз дээ. Би энийг мартаагүй хаан та. Төмөр хэрчмийг ээлд болгон боловсруулахад цаг хугацаа шаарддаг. Тиймээс хүлээх хэрэгтэй. Юу болов? Багшаа. Бид өмбүүл барьж байсан. Гэтэл Девдат гал тавиад ингэчлээ. Тийм ээ ихмээ. Чана дотор нь байсан. Девдат. Чи гал тавьсан уу? Тийм ээ. Яагаад? Би таныг л бодсон. Өмбүүл босгоход Чана тусалсан юм. Энэ бол нүгэл. Инглигэд гал тавьж байгаа юм уу? Тийм ээ. Бид доод язгуурхны барьсан өмбүүлд яаж амьдрах болж байна? Девдат. Надад санаа зовсонд баярлалаа. Харин чи одоо миний үгэнд л ор. Явж энтхийн хогийг асах. Та айдаж хайр. Энэ арай хэтрэн. Девдат. Би чамд ингэж бай гэж заасан уу? Чана тэрэгчний хүү. Доод язгуурын хүн. Би хүнийг язгуураар нь биш, үйлдэлээр нь үнэлнэ. Мэргэн Каундиня. Та Бирманы сурдлын эсрэг зүйл ярьж байна. Би ёс суртахууны зарчмыг л баримтлана. Бирманч дайчинч бай. Худалдаачин ядуусч бай. Бид бүхэн дээд тэнгэрийн бүтээл. Бирманууд Брахма тэнгэрийн тэргүүнээс төрсөн. Дайч түүний мөрнөөс. Худалдаач түүний бүсэлхийнээс, ядуус түүний хөлнөөс. Толгойг хөлдөө яаж харьцуулж болох вэ? Та хөлбөө бол алхаж чадах уу? Тэр худлаа. Ядуус бидний хогийг цэвэрлэхэ болчихвол хаан тус цэвэр цэмцгэр байх уу? Тиймээс Бирманч бай, дайчинч бай эдэн туслах хэрэгтэй. Девдат. Чи өөрийгөө дайчны удам гэхээс өмнө дотор ч байгаа хорон санаануудын тухай сайн бод. Ашвапад багшаа. Өршөөгөөрэй. Багш нар сурагчийнхаа өмнө мэтгэлцвэл шав нар их хүнд байдалд орно. Бид ч нэр хүндээ алдна. Сидарт хаан байна. Ирхмээ. Тэр төрөө тийшээ явсан.
Девдат. Энэ өмбүүлийг шатаасан хүн нь босгоно шүү. Каундиня багшийн хэлсэн бүхэн зөв. Би өөрийн шав Девдатыг Сиддартаас илүү болгохгүй бол авсан амлалтандаа яасан ч хүрэхгүй. Сиддарт. Энд юу хийж байгаа юм бэ? Таны заасан дасгалыг хийж байна. Өөр хилэн галтай, бэлсгэл устай адил гэдэг. Өөр хилэн бүхнийг шатаан, харин бэлсгэл хүнийг илүү тогтун болгоно. Би тэнд байсан бол ахыгаа уурлуулах байсан байх. Тиймээс би энд ирсэн юм. Таны зөв үү? Өнөөдөр би тантай хамт бэлсгэл хийдэг юм уу? Судар шаштры бүхнийг цээжилнэ тэр. Суу бэлэгт бясалгаач боллоо тэр. Усны дусал далай хоёр уусан нэгдлээ. Уран байгалийн түмэн бодис гэлгэлээ. Бэлцууха загас ай хайвалгүй болж байгаль дэлхийн өнгө үзэмж сэргэлээ. Амьдрал ахын ай төрхөн амьрлаж ашид ямагт амар жаргалантай боллоо. Хүчрхэг тэмцэл тулааныг байгуулахаар хүлгийн хурд хүний ухааныг нэгтгэлээ. Байлдаан тулаан баяр гуниг хийгээд бахтан ялалт бараан ялагдлыг ухаарлаа. Энгүй эрдэм ухаанд бүрэн төгсөлж ижилгүй их авьяас бэлгээр бялгчээ. Айс айсхнаар төгөл болон ургасан үр анхлан цэцэгт нугын үдсгэлэн нэмжээ. Анхлан цэцэгт нугын үдсгэлэн нэмжээ. Цэцгийн төгөл чи энийг тарвал танаа Девдах гой цэцгийн төгөлтэй болно. Сиддарт харж байна уу? Таны өгсөн цэцгийн үр ийм сайхан цэцгийн төгөл боллоо шүү дээ. Би Капилавастад өргөцсөн хунтааш нарын тэмцээнийг шүүхээр
Юу болов? Гар чинь чичрээд байна уу да? Тийм ээ. Миний зүрх хүчтэй дэлсээд юугүй дэлбэрэх нь. Харахгүй шүү дээ. Тэмцээн болох гэж байхад. Тэр хамаагүй. Би яач вэ? Яагаад? Юунаас? Энэ тэмцээн зөвхөн Сиддартын хувьд биш. Бас миний ч тэмцээн. Тэгвэл зөвхөн чиний ихч биш. Бас миний их мөн багш нарын тэмцээн. Энэ юу н шагжаа өвгийнхний сорилт болно. Өнөөдөр Капила Вастугийн хувь заяа болон Асет аршийн зөгнөлийн үнэн эсхэн шийдэгдэнэ. Хэрв Сиддарт өнөөдөр дайчин гэдгээ нотолж чадахгүй бол энэнд би өөрийгөө л буруутгана. Санаа зовлтгүй. Чи хүүгийнхээ төлөө сайн залбир. Тэгвэл бүх юм бүтэн. Чи Сиддартыг төмрийн дахин руу явуулсан гэд бодчих. Тэгвэл өнөөдөр тэрнийг дархан ямар илд болгосныг харна. Явцгаах уу? Энэ ганц боломж шүү Девдат. Та Сиддартаас илүү дайчин. Тэрнийг таньдаг. Хэрвээ Сиддарт өхвөл та өрсөлдөгчгүй болно. Хаан тулс манч өв залгамжлагчгүй болно. Тэгэд таны хаан синтэд залрах хүсэл тань бий. Багш Ашвапалын оноосноор Сиддарттай та эхлээд тулалдана. Тэрний цусаар угааж үйжил би энэ сэлмийг буцааж болно. Эрхмүүдэ! Өнөөдрийн тэмцээн хососоороо хойргоор явагдана. Эхний шатнд ялсан оролцогч дараагийн шатнд дэвшин. Оролцогчдоо тэмцээний эхний шатны тудаанд орцгаая. Дарамтал, хахуйл, сүрдүүл, залд юу ч хамаагүй хий. Гол нь Девдатад ялах ёстой.
Эсвэл би чамаа галзуу нохтод бариулж идүүлнэ гэж мэд. Хатан мангаала санаа зовлтгүй. Девдат ялж ил таараа. Энэ миний хувьд нэр төрийн хэрэг. Би каундын яг энэ дээр гарнаа гэж амласан. Бид дайчныг урьдчилж танилцуулах хэрэггүй гэж шийдлээ. Дайчныг ур чадвараар үлдэх ёстой. Тиймээс тэдний нүүр царайг бид хадгалж оролцуулна. Энэ нь шудраг. Хөргөний сонирхол ашиг хонжоо нөлөөлдөг. Та нар дайчныг авьяас чадад авхаж самбагд үлдэхэд болно. Девдат, чи дайснаа ногчин тарахад бэлэн бидтэй. Хааны сэнти залрахад чамд цорын ганц саад үлдлээ. Би тийм арт. Сиддарт хунтайч улаан багтай овцсон. Сиддарт. Энэ таны баг. Девдат хунтайчийн давшил Сиддартыг сандаргаж байна да. Энэ шудраг бос байна. Дайнд дөрм гэж байдгүй Пражабати. Энэ тэмцээн биш гэж юу?
сайн байна. Мундаг байлаа шин миний. Даунсын ямар гэмбэн хэлэх юм байна уу? Дэв татхунтаж сайн байгаа байж. Маргаангүй. Намайг гайхшрууллаа. Хааны синхий залрахад чамд цорын ганц саад үлдлээ. Сидарт хунтаж улаан багтай тулалгүй. Чич яаж вэ? Хавшир. Одоо болоо. Хол. Ингээд тэмцээний эхний тулааны ядагчаар Сидарто. Дэвтат хунтаж манстуга. 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 Сидарт хунтаж харагдахгүй очно. одоо тэмцээний 2 дахь шатны тулаанууд эхэлнэ. Тэр яагаад авчлахгүй вэ? Айсны тойлдуулах нь бас л тулааны урлаг юм байна. Бидний тасалбар. Хайр. Юу ч чадахгүй үзүүл. Маханаа бас ялчглаа шүү. Одоо хэн ядагдах хэн ялах нь хамаагүй. Мод нь миний ганц зорилго байлаа.
Сидарт хасагдсан. Харин эзэн хаан энийг мэдээд юу гэх юм бол дагууш. Сидарт гэж Хоёр дахь ядагч тодорлоо. Сидарт Гаутам Хунтайч. Сидарт Хунтайч алдаршиг. 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 нөгөө улаан багтай хүн Сидарт биш болж таарлаа. Мөнхөгийн хотолчонд. Чи Сидартыг улаан багтай гарна гэсэн биз дээ. Тэрний багийг хэн сольсон юм? Наад асуултанд чинь би хариулъя. Би Сидарт Хунтайчд баг өгөх тэр мөчид Сидарт энэ таны баг. Ихмэ. Энэний аасар мултарчлаа. Зүгээр дээ. Энүүгээр сольж. Загаар цагч нь уулчлаа. Мэдлээ агш. Багш хүн шавнартаа тэг шандах ёстой. Ашвапал багшаа. Нэг шавда илүү хандах нь буруу. Тэр баг та хоёрын жинхэнэ дүр төрхийг харууллаа. Гэвдэ Хунтайч. Та уур хилэнгээ барьж сур. Үгүй бол дараагийн удаад багш чинь таныг аварч чадахгүй шүү. Таад ядаг. Гарыг эргэсэн хорвоо ертөнцийн тухай өгүүлнэ. Гарын алга ирээдүйг чинь харуулна. Үүний адил хүн биеийн тодорхой цэгүүдээр өөрийн дотоод байдлаа мэдрээд хянаж болно. Жишээ нь эмч зүрхний цохилтыг судасны лugшилтаар тоолдог шүү дээ. Хүний бие 10 хэсгээс бүрдэнэ. Гол шугам татвал хоёр талд нь 5 эрхтэн байна. Агуу мэрэгд отч нар хүний бие махбодын асуудлыг өнөөдөр ч судалж явна. Учир нь гэвэл энэ бүх асуудалд хүний бие өөрөө л хариулж чадна. Хүний эрхтэн болгоно нь түүний гарын алга мөн